5-7 орд газрын нөөцийн зөнгөлөх хувь нь байгаа баруун цэнхийн хэсэгт гадны томоохон хөрөнгө оруулагчдыг сонгож оруулахар болсон. Харин энэ чиглэлээр хийгдсэн тендерийн дүн гарахгүй асуудал намжийн болж дарагдаад байгаа юм а. Гэхдээ өчигдөр Эрдэнэс тавталгаа компани баруун цэнхийнхаа нээлтийг хийсэн байна. Тавталгаа баруун цэнхэд гадны компаниуд оруулж ажилуулах асуудал жил хагасын хугацаанд намжмал байдалтай байлаа. Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улс Америкийн нэгдсэн улсын компаниудыг сонгосон гэх мэдээллийг өгч байсан. Гэвч сонгон шалгаруулалт хариуцсан ажлын хэсгийнхэн албан ёсоор эцсийн дүн гараагүй хэмээн мэдгцээд баруун цэнхийн ашиглалтай холбоотой мэдээлэл шуурга алдарсан юм а. 5 ордыг баруун зүүн цэнх хэмээн хувааж хоёр төрлийн сонгон шалгаруулалт явуулахар болсон бөгөөд баруун цэнхийн хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгох бол зүүн цэнхийн хэсэгт гэрээд оператор компаниудыг сонгон шалгаруулах тендер явуулж байсан юм. Энэхүү хоёр тендерийн ялгаа нь баруун цэнхийн хэсэгт 5 орд газрын нөөцийн зогсох хувьд байгаатай холбоотойгоор гадны томоохон компаниуд оролцож дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх юм. Түүнчлэн олборлолтын үйл ажиллагаа явуулж олборлсон нүсээ борлуулах, хөрөнгө оруулалтын гэрээ хэлбэр хийхэд оролцох давуу эрхтэй. Харин зүүн цэнхийн хэсгийн тендерт арай жижиг компаниуд оролцож тодорхой хугацаанд гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулагч олборлсон нүүрсээ борлуулах эрхгүй гэж байгаа юм а. Одоогоор зүүн цэнхэд Австрали, Герман хоёр улсын компаниуд олборлолт явуулж эхлэв байна. Харин баруун цэнхийг ашиглахтай холбоотой тодорхой шийдвэр гараагүй байгаа юм а. Гэсэн ч засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулж удахгүй баруун цэнхийн ашиглалтын асуудлыг шийдэх гэж байгаа бөгөөд өчигдөр 5 баруун цэнхийн нээлт болсон байна. Энэ талын мэдээллийг Эрдэнэс Монгол компани удирдлагаас өгнө гэж байгаач тус компани захирал энэвш маргааш өмнө говьоос ирэх бөгөөд эрсэн хариутай бидэнтэй холбогдож мэдээллийг өгөхөр болсон юм а. Ямар ч тааш 5 баруун цэнхийг яалтаа ашиглалтанд оруулахгүй бол тус ордын хувьцааг гадны хөрөнгийн зах зээл дээр гаргахад үнэлгээ нь хүрэхгүй хүндрэл үүсч байгаа юм байна. Дэд үтс гэдэг бол ер нь бол стратегийн том ордын үнцнийг нэмэгдүүлдэг юм асуудал. Хоёрдугаар худлаа авалтын баталгаа гэдэг. Энэ асуудлуудыг шийдэх. Яг өнөөдрийн хувьд бол 5-7 хувьд IPO шинээр олон улсын хөрөнгөний мэргэжээр гаргах тул үнцнийг таарваа хараа. Эрдэнэс 5 хувьцааг олон улсад гаргах ажлыг 2013 он хүртэл хойшлуулсан нэг шалтгаан нь баруун цэнхтэй холбоотой байсан юм. Өөрөөр хэлбэл баруун цэнхэд үйл ажиллагаа явуулснаар тус цэнхийн үнэлгээг тогтоох боломжтой болно. Гэтэл 5 хувьцааг олон улсын хөрөнгөний бэрхшээлээр гаргахад зөвхөн зүүн цэнхийн үнэлгээгээр гаргах шаардлага үүсээд байсан юм а. Гэхдээ энэ сард багтаж 5 ашиглалттай холбоотой тогтоох шийдвэр тодорхой болох юм байна.